Биологи газар зүй ус ойн зэрэг чиглэлээр амжилттай суралцж байгаа оюутнуудад байгаль орчин аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ жил анх удаа олголоо. Оюутнуудын сурах идэвхийг нэмэгдүүлэх, бодит дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэтгэлэгт нийтдээ 20 оюутан хамрагджээ. Сүүлийн үед мэргэжлийн боловсон хүчин тэр дундаа чадварлаг мэргэжлийн асуудал бүх салбарт хөндөгдөх болсон. Иймээс боловсон хүчнийг бэлтгэх асуудалд төрөөс олон талт байдлаар дэмжлэг үзүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачлагаар сайдын нэрэмжит тэтгэлгийг биологи, газар зүй, ус ойн чиглэлээр суралцдаг оюутнуудаа сонгон 20 оюутанд тус бүрд нь 1 сая төгрөгийн тэтгэлгийг өнөөдөр олголоо. Нарийн мэргэжлээр сурж байгаа хүүхдүүд маань одоо энэ тэтгэлгээр одоо өөрсдийнхөө хэлний мэдлэгээ сайжруулах мөн дагахгүйр нэмэлт одоо хөтөлбөрт хамрагдах одоо тусламж багч гэсэн тусламж болно гэж үзэж байгаа. За сүүлийн үед бид нар дээр байгаа одоо хүмүүс иргэдэг нарийн мэргэжлийн хүмүүс дутагдaltaй байна. Эднэр дээр батарын төрлийн баталгаа авах хэрэгтэй гэдэг нөхцөл байдал. Дээр нь эднэрт шаардлагатай байгаа бидэнд энэ мэргэжлийн хүмүүсээ бэлтгэхэд бол маш их цаг хугацаа ордог. Өнөөдрийн 20 хүүхэд одоо нэг 3 жилийн дараа сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарахад одоо эднэрийн маань дөнгөж ажлын үр дүн гарч эхэлнэ. Цаашид бид байгаль орчны чиглэлийн мэдлэг мэдээллийг мэргэжлийн хүмүүсийн үгийг жирийн иргэдэд хүргэснээр байгаль хамгаалалт агс дэвшил гарна. Тэтгэлэгт бакалаврын зэрэг гойлогч 3 дугаар төвчний оюутнууд хамрагджээ. Сурлагын голчтон 3.2 буюу түүнээс дээш байх эрдэм шинжилгээний ажилд оролцсон нийгмийн сайн сайхан болон байгаль орчны чиглэлээр дугуйлан клубт хамрагддаг байх, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн давхар шалгууруудыг мөн хангажээ. Миний судалгаанаас болохоор өнгөдөө сүүжлэн бактерийн чиглэлээр судалгаа хийдэг байгаа. За тэгээд энэхүү ингээд байгаль орчны нас заарсан тэтгэлгээ одоо тэтгэлгээрээ цаашдаа ингээд байгаль орчноо хөгжүүлэх тэгээд одоо үүнд одоо өөр ингэсэнтэй хувь нэмрээ оруулах одоо эрдэмтлийг тэлэх гэх мэтчлээ дуулаачтай хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэтгэлэг гардуулахын ёслолын үеэр байгаль орчин аялал жуулчлалын сайд оюутнуудтай байгаль орчны өнөөгийн байдал, төрөөс байгаль орчны чиглэлээр баримлж байгаа бодлогын тухай ярилцаж, оюутнуудын судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмийн сэдвүүдийн талаар ярилцлаа.